Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчлээ. Намайг Амарсана гэдэг. Тэгэхээр энэ өмнөх бичлэгний үргэлжлэл part 2 нь. За, өмнөх бичлэгэн дээр та зөв цагтаа унтаж амарч чадаж байна уу гэдэг сэдвээр ярилцж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд бичлэгэндээ орцгоё. За, энэ бичлэг маань буушинд хөтлөгдөх гэдэг нэршлэр эхэлж байгаа. Мэдээж аимшигтай сонсогдож байгаа. Гэвч бүгдээрээ бодит үнэтэйгээ нүр тулцгаая. За, тэгэхээр хэтлээ. Ер нь бол нөгөө дааврын байгалийн хэмнэлийг алдагдуулах хэм маягаар амьдарсаар байгаа л бол удахгүй танд маш том асуудал үүсэж гарч ирэх нь тодорхой. За тэгэхээр энэ дээр нэг чухал ойлголтуудыг гэс хэлээдгий. Антиоксидант гэдэг зүйлийн тухай. Антиоксидант гэдэг нь нэгсэндээ бид бүгдийн ДНХ, эсийн мембран болон эсийн бусад хэсгийг гэмтээдэг нөгөө чөлөөт вертикал гэж нэрлэгддэг докторгүй молекулуудыг эсэргүүцдэг альва нэгдлийн ерөнхий томьёо гэж үздэг. Мэдээж азар бид бүгдэд энэ антиоксидант хангалттай хэмжээнд байдаг мөн хоол хүнснээс авч болдог. Тэгэхээр эдгээрийг ухаалгаар ашиглая, мөн судлая. За цаашлаад энэ дээр яригдчих байгаа чөлөөт вертикал гэдэг зүйлийн тухай. За чөлөөт вертикал маань болохоор ер нь бол докторгүй молекул. За докторгүй молекул буюу зургнууд дээр тодорхой харагдана. За энэ маань болохоор бие махбодод ер нь бол ихэр хоримтлагтаад ирэх юм бол эсийн ДНХ гэмтээдэг. Цаашлаад эд маань олон төрлийн өвчлөл үүсгэдэг, мөн хөгшрөлтийн харагдах шинж тэмдгүүдэд үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр өвчлөл болон хөгшрөлтөнд хүргэдэг. Мэдээж гадаад нөлөөллүүд их байгаа. Энэ зурган дээр харуулж байгаачлан мөн чөлөөт вертикалууд буюу докторгүй молекулууд ингэж үүсдэг. За цаашлаад энэ ойлголтуудыг маш сайн ойлгож аваарай гэсэн үднээс хэлж байгаа. За цаашлаад антиоксидант гэж ярьсан учраас бид бүгд антиоксидант даавар болох мелатонин гэдэг гайхалтай даавар байна. Энэ даавар маань хавдрын эсрэг үйлчлэгээтэй хамгийн хүчрхэг даавруудын нэг ба чөлөөт вертикалуудыг гайхалтай сайн устгаж цэвэрлэн эд хэсгийг гэмтлээс хамгаалдаг. Гайхалтай даавар гоц. За гэвч энэ гайхалтай даавар маань нөгөө л нойрны алдагдал. Нөгөө л шөнийн ээлжинд ажилладаг хүмүүст маань маш ихээр энэ гайхалтай даавар алддаг. За шөнийн ээлжинд ажилладаг буюу бидний төлөө ажилладаг чухал хүмүүсийн нэгэн хэсэг болох эмч, совилогч, цагдаа, галс өнөгч зэрэг өөр бусад олон хүмүүс бидний аюулгүй амар тайван байдлыг хангах үүднээс нойроо умартан шөнийн ээлжийн албанд зүтгэж байгаа ба тэднийг гүйцэтгэж буй алба бол асар үнцэнтэй. Гэвч тэдний хөдөлмөр өөрсдийнхөө үнэт зүйл болох эрүүл мэндийг золиослоход хүргэдэг. Нэг бодлын хүндлэмээр гэвч энэ бодит үнэн. За тэгэхээр бүгдээрээ хэдин судалгаануудыг ярьцгаая. Хавдар судлалын олон улсын агентлаг эндээс юу гэсэн бэ гэхээр шөнийн ээлжинд ажилладаг унтахгүй сэрүүн байдаг хүмүүс нь хар туглаг хит ягаан туяаны хооронд хордохтой адилхан хавдар үүсэх хангалттай шалтгаан болдог гэж дүгнсэн байна. За цаашлаад хөхний хорд хавдар буюу эмэгтэйчүүд дийлэнх тохиолддог. Энэ маань болохоор хавдрын олон улсын сэтгүүлд шөнийн ээлжинд ажилладаг эмэгтэйчүүд хөхний хавдраар 30% илүү өвчлөлтгийг тогтоосон байна. Нэг энгийн жишээгээр 100 эмэгтэй тутмын 30 нь өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Энэ нь мөн илүүдэл эстроген болон эстрогений хэвийн биш үйл ажиллагаатай нэгсд өвчтэй хамааралтай байдаг. Мөн л даавар яригдж байгааз. За цаашлаа дахиад мэрэгжлийн болон орчны эмнэлцүй хэмэх тайлан сэтгүүл тавигдсан судалгаагаар шөнийн ээлжинд буюу ажилтдаг ажилчид тэр дундаа эрэгтэй ажилчдын дунд чихрийн шижийн өвчнөр өвчлөх хувь хэмжээ их өндөр байгааг тогтоосон. Энэ нэгсэндээ шөнийн ээлжинд ажилтдаг унтаж амархгүйгээр ажилтдаг ажлууд байгаа. Энэ нь юу үсгээд байна вэ гэхээр нэгсэндээ инсулин дааврыг ихээр гэмтээдэгтэй холбоотой. Бас л даавар яригдж байгааз. За цаашлаад ажлын байрны эрүүл ахуй хөдөлмөр хамгаалал хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар шөнийн ээлжинд ажилтдаг цагдаагийн ажилчид нойрны архаг дутагдалд орох тохиолдол 14 дахин их гэж тогтоогдсон. Дангаан цагдаагийн ажилчдаар яригдж байгаа боловч шөнийн ээлжинд ажилтдаг хүмүүст мөн л хамааралтай. За Британий Колумби их сургуулийн судлаачдын явуулсан
судалгаагаар шөнийн ээлжийн ажилчдын ажлын байран дэх альва осол аваар гэмтэл бэртлийн тохиолдол өдрийн ээлжийн ажилтнаас бараг 2 дахин их байсан гэсэн судалгаа. Тэгэхээр шөнө ажиллаж байгаа хүмүүс асар том эрсдэл донд ажиллаж байгаа. За, ер нь бол ажлаа шалтгаалаад аль эсвэл зугаа зэмлээс болж шөнийн нойроо тогтмол авч чадахгүй явсаар байвал таныг буушинд хөтлөж оруулах бүр бас л эрсдэлтэй. Буушруул таныг татаад оруулчихна л гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг бодолцох хэрэгтэй шүү. За, мөн нойрны өр төлбөрийг эрүүл мэндээрээ төлнө. Айл болох энэ өр төлбөрийг хоримтлол болгон үүсэхгүй л байх ёстой гэсэн үг. Тэгэхээр бид бүгдд ер нь бол хүн бүрт бид бүгдд өдөрт ижилхэн 24 цаг оногддог. Хинт ч илүү ч үгүй, дутуу ч үгүй бүгдд адилхан ологдсон энэхүү цагийг гагцхүү хүмүүс хэрхэн юунд зарцуулж байгаагаас л хүмүүсийн хоорондох ихэнх ялгаатай байдал үүсдэг. Зүг бооз. За, тэгэхээр одоо шийдэл 1. Шийдэл 1 дээр та өдөр болгон 22 цагт унтах гад толгоо гашлахж мэдрэлийн өвчтөй болох шаардлагагүй. Энэ дээр болохоор юу хэлэх гээд байгаа вэ гэхээр та аль болох өөрөө хамгийн чанартай нойрсдог байхын тулд гадаа харанхуй усноос хойш нэг их удалгүй хэдхэн цагийн дотор л орондоо орж унтахад болно. За, ер нь бол уян хатан байгаарай л гэж байгаа. Уян хатан. Мөн улирлаа анзаар. Байгаль их маань биднийг хизээ унтаж амрах дохойг ер нь бол хангалттай өгдөг. За, мөн ихэнх хүмүүс жилийн дийлэнх саруудад оройн 21-с 22 цагийн хооронд унтаж амрах тохиромжтой байдаг. За, шийдэл 2. Шийдэл 2 маань нойрны мөчлөгийг дахин тохируулах гэж хүчээр орондоо цагирлан хитэх шаардлагагүй. Харин тэрний оронд өглөө эртлэн сэрээд аль болох хурдан нарны гэрлийг авах зуршилтай болох хэрэгтэй. Мөн кортизолын хэмжээг нэмэгдүүл мөн цааш таны бие юу хийхээ мэднэ. За, шийдэл 3. Шийдэл 3 маань хэрвээ танд буюу таны хувьд эрүүл мэнд нэн тэргүүний баялаг болвол шөнийн ээлжинд бүх ажил. Эсвэл ажил чинь хамгийн чухал үнэт зүйл бол ухаалаг нойрсохын стратегийг мөрдөн нөхцөл байдлыг зохистой түвшинд барьж ээлжийн ажиллаа хийгэрэй гэж байгаа юм. Ухаалаг л байх хэрэгтэй. За, маш олон хүмүүс шөнийн ээлжийн ажиллаа тэдний хийх ёстой зүйл өөр сонголт байхгүй гэж ярьцгаадаг. Яг үнэндээ бол үргэлж сонголт байдаг. За, тэгэхээр би нэгэн үйлбэрүүдийг уншаад өгье. За, энийг маш сайн анхаараарай. За, энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр яг үндэ бол сонголт үргэлж байдаг. За, альва зүйл таны хувьд боломжгүй мэт санагдаж байж болох ч үнэн хэрэгтээ та олон зуун боломжуудын үүд хаалганы өмнө бодож байгаагаасаа илүү ойрхон ирчихсэн байдаг гэсэн байна. Мөн хэрвээ та өөр ажил эрхэлж, ажлын хэвийн цагаар ажиллаж, гэр бүл, хайртай дотны хүмүүстэй илүү их цаг гаргахаар шийдсэн бол арга зам гарцыг хайх хэрэгтэй. За, бид хан руу ар нуруугаа харуулan өвдөлтийг хангалттай мэдрэх хүртлээр таатай бүстэй тайван байж ямар нэгэн шинэ алхам хийх бодлого байсаар байдаг. Дийлэн хүмүүс гайхалтай шаналн зовирлож байгаа хэрнээ аз жаргал эрүүл мэндийн хохирон золиоссоор байгаа нь харамсалтай бодит үнэн. Тэдгээр хүмүүс юу хамгийн чухал болох, өөрсдийгөө ямар үед хамгийн ихээр бүтээлч, ажилсаг, эрч хүчтэй, шаламгай байдгаа мэдэрхээ байсан байдаг. Хүч бидний гаргасан шийдвэрт оршдог болохоос бидний нөхцөл байдалд оршдгоо гэдгийг ойлгосон цагт бүх зүйл сайн сайхнаар эргэх боломжтой. Гайхалтайсан мөөз. За, тэгэхээр энийг ойлгож аваасай л гэж хүсэж байгаа. За, цаашлаад шийдэл 4. Шийдэл 4. Энэ нь бол ер нь ээлжийн ажилтай эсвэл бол томилтоор ажилтдаг хүмүүст илүү тохиромжтой шийдэл. За, энэ дээр юу хэлхийг зорьсон бэ гэхээр та ер нь бол нойроо хэвийн мөчлөгийг 2 сар шөнөөр ажиллан алдагдуулж буцаад 10 сар өдрөөр ажиллах. Зүгээр эсвэл санаа биш. Энэ бол зүгээр хийсвэр санаа, ерөөсөө огт биш.
бодиттой хэрэгжиж болох шийдэл. За альва зүйлийг зөв байгалийн зам ёсоор үйлдэхэд бидний бие илүү уян хатан дасан зохицох чадвар өндөртэй байдаг. За цаашлаад шийдэл 5. За шийдэл 5 дээр сэрүүлгийг зөв загт тавьж сурах гэсэн үг. Энийг би бас ойлгоод маш их баярлсан. Ердөө 7-8 цаг унтаад сэрхийн тулд сэрүүлгийг тавих биш, нойрны мөчлөгүүдтэй тааруулж сэрүүлгийг тавих гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өмнөх бичлэгэн дээр яригдсан нойрны мөчлөгөн дээр тааруулна. Бүгдээрээ 4-өөс 6-гийн хооронд цэвэр хэвийн мөчлөг байгаа гэж үзсэн. Тэгэхээр 4 цагийн мөчлөгт 6 цаг, 5 цагийн мөчлөг бол 7 цаг 30 минут, 6 цагийн мөчлөг бол 9 цаг байгаа. Тэгэхээр энэ бүгдтэй тааруулаад сэрүүлгээ тавьчихна. Тэгэх юм бол та нойрны мөчлөгөө бүрэн дуусгаад сэрэх юм бол гайхалтай сэрнэ. Харин дуусахгүйгээр голоор сэрэх. Ялангуяа гүн нойрон дээр явж байх үедээ сэрэх юм бол та сэрмээргүй санагдах, би хүн нөргөх, ер нь бол буцаад унтах гэсэн шийдэндүүд илэрдэг. Тэгэхээр энэ нойрны мөчлөг гэдэг зүйлийг маш сайн ойлгосноор тэмүн жоохон бодлого бодсноор та сэрүүлгээ зөв тавьж чадна. Мөн зөвөр ашиглаж чадна. Энэ бас гайхалтай шийдэл. За энэ мэтчлийн шийдлүүдийг амьдралдаа та хэрэгжүүлээрэй. Цаашлаад дараагийн бичлэгүүнээр нойрны талаар шийдлүүдэд хайсаар байх болно. Тэгээд та бүхэн намайг дэмжиж байгаа бол хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай та чадна. Баярлалаа.